За энэ өдрийн мэнд хүргэе. 7 хоног болгон явуулж байгаа эрүүл мэндийн зөвлөгөө хотод эмгүү ангай гэсэн бичлэгийн 7 хоногийн бичлэг маань цөсний сөөргөө гэдэг сэдвээр явагдах чинь. Тэгэхээр маш олон хүмүүсээс биднэрт цөсний сөөргөний талаар ярьж өгөөч ээ. Энэ талаар бас тодорхой эрүүл мэндийн мэдлэгтэй болмоор байна гэсэн хүсэлтийн дагуу цөсний сөөргөө гэдэг энэ сэдвийг өнөөдөр сонгож авлаа. Хэрвээ танд цөсний сөөргөө байгаа бол энэ бичлэгээ дуустал нь үзээрэй. Бидний хоол боловсруулах зам маань амны хөндийгөөс эхлээд би энэ зурган дээр үзүүлье. Амны хөндийгөөс эхлээд улаан хоолоогоор дамжаад тэгээд бидний ходоод руу ордог тийм ээ. За ингээд ходоодонд хоол маань нөх шиг болтол задардаг, боловсрдаг байгаа. Ойролцоогоор 0.2 мм хэмжээтэй болтол ходоод хоолыг буталж жижиглдэг гэсэн үг. За ингээд ходоод нь боловсрсан хоол маань цаашлаад бидний 12 хуруу гиз гэдэг энэ нарийн гизний хамгийн дээдлийн хэсгээр эхлээд очино. Энэ гиз бол бидний хоол боловсруулах, цаашлаад хоол хүнснээс орж ирсэн тэрхүү шимт хижээлийн бодисыг цусанд оруулж бидний цусны эргэлтээр эд эрхтэнд маань, эд эсүүдэд маань шинт хижээллийг хүргэж өгөх ийм чухал үүргийг гүйцэтгэдэг эрхтэн байгаа. За тэгэхээр бидний хоол боловсруулах энэ замын эрхтэн болох 12 хуруу гиз гээд энэ 12 хуруу гизэнд бол хоол маань ойролцоогоор тухайн хоолныхаа мэдээж хэмжээнээс тэгээд хоолнд яг юу орсноос хамаарна л да. Ерөнхийдөө дунджаар бол 2 цаг орчим бол энэ 12 хуруу гизэнд бидний хоол хагас боловсрсон хоол маань энд байдаг гэсэн үг. За ингээд илгэний ялгаруулсан цөс, өөрөөр хэлбэл цөсний хүчил маань цөсний хүүдийдээ хуримтлагдаад бид нар тодорхой хэмжээний өөх тос агуулсан хоол идэх үед бол энэ цөсний хүүдийн маань зочирч агшаад дотор нь агуулгадж байгаа хүчил маань энэ цөснийхөө цоргоор 12 хуруу гиз рүү цутгаж ордог. За мөн бидний энэ хоол боловсруулах нэг чухал эрхтэн болох нойр улчирхай гэсэн энэ эрхтнээс хоолыг өөх тосыг, уургийг, нүрс усыг задалдаг тэрхүү ферментүүд нь ялгараад мөн адилхан 12 хуруу гизэнд ордог. Ингээд 12 хуруу гизэнд бидний цөсний хүчил болон нойр улчирхай шүүрлүүд маань хоолыг боловсруулах ажиллагаанд ордог гэсэн үг. За энэ үйл ажиллагаа энд хэвэн явагдаж байгаа тохиолдолд бол энд боловсрсан хоол маань цаашлаад нарийн гизний дараагийн шат болох өлөн гиз болон цутгалан гиз рүүгээ ингээд явж явах ёстой. Гэтэл энэ 12 хуруу гизэн дотор боловсрсан, дутуу боловсрсан энэ хоол нь доошоогоо чиглэлд биш эргээд сөргөж ходоод руугаа орж ирдэг. За энийг бид нар юу гэж хэлдэг вэ гэхээр цөсний сөөргөө гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр бид нар сөөргөө бол хүний хоол боловсруулах замд 2 янзаар байх нь штэ. Нэгдүгээрт ходоодон дотор боловсрсан, дутуу боловсрсан хоол маань хэрвээ доошоогоо 12 хуруу гиз рүүгээ орохгүйгээр улаан хоолоороо орж байгаа тохиолдолд бид нэр үнийг улаан хоолын сөөргөө гэж нэрлэдэг бол 12 хуруу гизэнд байгаа хоол маань дутуу боловсрсан хоол маань нарийн гиз рүүгээ дамжихгүйгээр эргэж ходоод руугаа орж ирж байгааг бид нар цөсний сөөргөө гэж нэрлэдэг байгаамаа. За уг нь бол энэ бидний эдний ялгаруулсан цөсийг хуримтлуулж байгаа цөсний хүчил болоод энэ нойр улчирхаанаас ялгарч байгаа шүүрлийг энэ 12 хуруу гиз рүү орохын өмнө бас оодын хумигч булчин гэдэг нэг бас давхар булчин бол уг нь хоол идээгүй үед 12 хуруу гизэнд орохоос сэргийлдэг. Мөн энэ эргэж энэ ходоодны энэ доод хэсэгт бол бас 12 хуруу гизэнд байгаа зүйл буцаж ходоод руу орж ирэхийг нь хордог ийм бас ходоодны доод хумигч булчин гэж байгаа. Хаалагч булчин гэж хэлж болно тийм ээ. Үүдний булчин ч гэдэг юм. Энэ ходоодны доод хэсэгдэр булчин байгаа. Тэгэхээр эдгээр булчингууд бол уг нь бол хоол идсэн идээгүй байх альж тохиолдолд энэ ходоод руу хоол эргэж орохыг бол сатааруулах, урсгалыг нэг чигт буюу зөвхөн дээрээс доош чиглэлд явуулахыг ингэж явуулахад тусалдаг байх ёстой. Гэтэл яагаад 12 хуруу гизэнд байгаа зүйлс маань хотоод руу ороод байгаа вэ?
За тэгэхээр цусны сөөргөө бол өөрөө бие даасан ийм өвчлөл, бие даасан эмгэг бол биш. За тэгэхээр энэхүү өвчлөл үүсэх хэд хэдэн шалтгаан байгаа. За тэгэхээр нэгт нь болохоор ходоод гидсний замыг хамарсан өрөвсөлт өвчнүүд байдаг. Тухайлах юм бол ходоодны өрөвсөл юм уу? Энэ зураг дээр тийм ээ. Ходоод нь өрөвсөлтэй байх тохиолдолд эсвэл энэ 12 хуруу гидс маань өөрөө өрөвсөлтэй байх тохиолдолд цусны сөөргөө бий болох үндсэн нэг шалтгаан болдог. Тэгэхээр эндээс бид нар юу гэж үзэж болох вэ гэхээр хэрвээ та цусны сөөргөөтэй байгаа бол хэрвээ таныг цусны сөөргөөтэй гэж эмч оншилсан байгаа бол та ходоодны ямар нэгэн асуудалтай юм уу эсвэл 12 хуруу гидсний ямар нэгэн асуудалтай байх 100% 100% асуудалтай байх нь. Эсвэл хуулингийн хавсарсан ходоод 12 хуруу гидсний өрөвсөлтэй байх нэ. За цусны сөөргөөтэйгөө ер нь заавал эмчид үзүүлэхгүйгээр өөрөөр хэлбэл ходоодоо дурандуулахгүйгээр мэдэж болох шинж тэмдгүүд нь юу ах вэ? За тэгэхээр энийг та бүхэн сонсоод аваарай. Хэрвээ таны цээж хорсоод байгаа бол таны ам гашуу оргиж байгаа бол за тэгээд мөн ам хатаж байгаа бол хил хуйраашаад байгаа бол за мөн өглөө босоход таны хил өнгөртөж тийм ээ зузаан өнгөр тогтоод цайвар өнгийн шаргал өнгийн өнгөр тогтоод байгаа бол мөн таны амнаас таагүй үнэр гараад байгаа бол энэ нь таныг сөөргөөтэй цусны сөөргөөтэй болохыг илэрхийлэх нэг шинж тэмдгүүд байж болно. За цаашлаад бас тухайн хүний хумс хэврэгших үс унамтгай болох арьс хуурайших арьсны өнг гандуу тийм ээ өнгөгүй байх гэх мэтчлэн тэгээд бас нэг хүмүүст байдаг нэг нийтлэг цусны сөөргөөтэй хүмүүст байдаг нийтлэг шинж болвол амны орчимд хагардаг, урал орчим хагардаг. Ялангуяа энэ завж гэж ярьдаг те завж нь ингээд хагараад байдаг хүмүүс байдаг. Тэгэхээр ийм завир хэрвээ танд шинж тэмдгүүд илэрч байгаа бол та цусны сөөргөөтэй байх эрсдэлтэй байна гэсэн үг. Тэгэхээр цусны сөөргөө нь нэгдүгээр түрүүнд би хэлсэн тийм ээ. Таны ходоод хоол боловсруулах замд өрөвсөлт өвчин байгаа бол та цусны сөөргөөтэй болох нэг том хүчин зүйл байгаа. Тэгэхээр энэ дээр бол ходоод 12 хуруу гидсний өрөвслөөс гадна цаашлаад бас элэг цусны хүүдийн өрөвсөл өөрөөр хэлбэл таны цусны хүүдийн хан зузаан байх, цус өтгөрөх, цусны нугаралтай байх, за цуснд чулуу ургацаг бий болох гэх мэтчлэн цаашлаад илэгний янз бүрийн эмгэгүүд байдаг тийм ээ. Илэгний өрөвсөл байна, илэгний хатуурал гэдэг илэгтэй холбоотой элэг цустэй холбоотой хэрвээ танд ямар нэгэн өрөвсөлт өвчин байгаа бол та цусны сөөргөөтэй болох эрсдэлтэй. За мөн нойр улчирхаан өвчлүүд өрөвсөлт өвчнүүд байна. Нойр улчирхаан архаг өрөвсөл, нойр улчирхаан цочмог хурц өрөвсөл гэх мэтчлэн хэрвээ танд байгаа бол та цусны сөөргөөтэй болох шалтгаан болно. За хоёр дахь шалтгаан болохоор 12 хуруу гидсэнд ямар нэгэн даралт ирэх. За даралт хаанаас ирж болох вэ гэхээр гаднаас ирж болно. Бид нар жишээд хевлийгээр юм их шахсан тийм хувц өмсөх юм уу тийм ээ бүс зүүх байна, нурууны бүс зүүх, корсет бүс зүүх гэх мэтчлэн ямар нэгэн 12 хуруу гидсийг шахсан ийм даралтыг хэрвээ та өгж байгаа тохиолдолд гаднаас даралт өгж байгаа тохиолдолд танд цусны сөөргөө бол үүсэх юм эрсдэл бас нэмэгдэнэ гэсэн үг. За цаашлаад нарийн гидсэн дэх бактерийн тэнцвэр алдагдах. Өөрөөр хэлбэл бидний биед бол ялангуяа 12 бидний нарийн гидсэнд бол бидний биеийн бактерийн ихэнх нь байдаг. Өөрөөр хэлбэл бидний хүний биед байдаг бактерийн ихэнх нь нарийн болон бүдүүн гидсэнд байрлаж байгаа. За энэхүү гидсэн дэх бактери маань тодорхой тооны эмгэг төрүүлэгч буюу өвчин үүсгэгч бактериуд байхаас гадна тодорхой тооны ашигтай бактериуд буюу бидний хоол боловсроход чухал үүрэг гүйцэтгэдэг ийм бактериуд байдаг. Мөн хүний дархлааны тогтолцоонд энэ гидсэн дэх тэр бактериуд бол ялангуяа ашигтай бактериуд бол маш чухал үүрэгтэй байдаг. Тэгвэл энэ бактерийн тооны харьцаа алдагдаад ашигтай бактери нь
цөөрөөд эмгэг төрүүлэгч энэ бактериуд нь олшрох тохиолдолд мөн та сөөргөтэй болох эрсдэлтэй. Ягаад тэгэхээр таны одоо гидсэнд байгаа тэр бактериуд маань ашиггүй одоо өвчин үүсгэгч бактериуд маань үржин. За үржчээд оширсон тохиолдолд тэдгээр бактериуд бол их хэмжээгээр хий ялгаруулдаг. За тэр хий нь мэдээж доошоогоо унгуулад гадагшлахаас гадна мөн гидсний хийг нэмэгдүүлээд өөрөөр хэлбэл хэвлийн даралтыг нэмэгдүүлээд энэ нь эргээгээд таны 12 хуруу гидсэнд байгаа агуулгах тун ходоод руу орж ирж цөсний сөөргөө үүсгэх нэг эрсдлийг бий болгодог байгаа. За эдгээр шалтгаануудаас болоод бидний одоо 12 хуруу гидсэнд явагдах тэр хоол боловсруулах явц маань доголддог, удааширдаг, зогсонгошдог. Өөрөөр хэлбэл бидний эзэн хоол маань ходоод нь тодорхой хугацаа болоод 12 хуруу гидсэнд маань ойролцоогоор нэг 2 цаг болоод тэгээд дараагийнхаа шат руу буюу бидний өлөн гидс рүү явах ёстой байтал тэр хоол боловсрох явц маань зогсонгошдог. За ингээд зогсонгосноос болоод ходоод одоо 12 хуруу гидсэнд бол ходоод одоо хоол маань удна. Удах тусмаа тэр 12 хуруу гидсний маань хан нь улам тилээд баг багаар сундаг байгаа. За ингээд мөн цөс ялгаралт нь зогсонгосон үнээс болоод нойр булчирхаанаас ялгарж байгаа шүүрэл маань мөн адилхан зогсонгосно. Тэгэхээр бид нар цөсний сөөргөөтэй болох үндэс нь бол ерөөсөө энэ одоо саяны дурдсан шалтгаанууд бол үндсэн шалтгаан байгаа. Мэдээж өөр хувь хүнээс хамаарсан, хувь хүний хооллолт, амьдралын хэв маяг, буруу зуршил гэх мэтчлэн олон зүйлээс болоод мөн цөсний сөөргөө үүсэх нэг эрсдэл бол бий болдог байгаа. За мөн одоо цөсний хүүдийг ахуулна гэж байдаг тийм ээ. Тэгэхээр цөсний хүүдийг ахуулсан хүмүүстээр мөн адилхан цөсний сөөргөө бол их онцлогддог байгаа. Тэгэхээр та цөс өтгөн байх тохиолдолд цөсний сөөргөөтэй болохоос гадна цөсний хүүдийг ахуулсан хүмүүст мөн цөсний сөөргөө бол их элбэг байдаг. Ер нь бол манаа дээр ирж байгаа одоо ходоодоо дурандуулаад хэвлээ яхаа хийлгээд хурж ирээд зөвлөгөө авж байгаа ийм хүмүүст бол ер нь 4 хүн тутмын бараг нэг нь цөсний хүүдийг ахуулчихсан байдаг. Ер нь бол одоо 3 дугаар эмнэлэг дээр хийгдэж байгаа хагалгааг аваад үзэхэд хагалгааны тал хувь нь бол зөвхөн одоо энэ цөсний хүүдийг ахуулах хагалгаа хийгддэг гэж мэдслийн эмч бол ярьж ирсэн. Тэгэхээр эндээс үзэхэд бол ерөөсөө бид нар энэ цөсний хүүдийг бол маш их хэмжээгээр хүмүүс ахуулчдаг юм байна. Завиртай байсан, завиргүй байсан ахуулчдаг юм байна. Тэгэхээр энэ нь бол эргээгээд бас хагалгааны дараах хожуу илрэх ийм хүндрэл нь юу байдгүй гэхээр цөсний сөөргөө байдаг. Тэгэхээр хэрвээ бүр онц одоо тийм өвдөлт өгөхгүй эсвэл эмч таныг заавал одоо энэ цөсний хүүдийг ахуул гээгүүл бол ерөнхийдөө та чулуутай байсан ч тийм ээ цөсний хүүдийг хадгалахыг бас зориорой гэж хэлмээр байна. За цөсний сөөргөө нь ходоодондоо ямар нөлөө үзүүлдэг вэ? Мэдээж энэ бол ходоодонд их хэмжээгээр сөргөөр нөлөөлнө. Ягаад тэгэхээр цөс бол ходоодонд орох ёсгүй тийм ээ. Ер нь бол бидний хоол боловсруулах зам маань дээрээсээ доош чиглэлтэй өөрөөр хэлбэл бидний идэж уусан зүйл маань амны хөндийгөөс ахуулаад аанус хүртэл бүгдээрээ доошоо чиглэж явж явах ёстой, буцаж орох ёсгүй. Тэгэхээр жам ёсон доошоогоо нэг чиглэл байх ёстой юм. Буцаж орж ирнэ гэдэг бол явж сайнны тохиолдол биш байгаамаа. За тэгэхээр цөс хэрвээ ходоодонд орж ирсэн тохиолдолд мэдээж ходоодыг өрөвсүүлнэ. Тэгэхээр ходоодны өрөвслийг бид нэр A, B, C гээд дотор нь ангилдаг. Тэгвэл C хэлбэрийн ходоодны өрөвсөл буюу одоо химийн бодис буюу одоо эм тарианаас үүдэлтэй ходоодны архаг одоо болон хурц өрөвсөл гэж байдаг. Мөн түүнээс гадна цөсний сөөргөөнөөс үүдэлтэй ходоодны өрөвслийг бол бий болгодгоо. Тэгэхээр цөс хэрвээ ходоодонд хаяад байх тохиолдолд цөсний хүчил ходоодонд орж ирээд байгаа тохиолдолд ходоодны саст бүрхүүлийг гэмтээгээд улмаар ходоод нь шалбархаа үүсдэг, ходоод шархалдаг. За голчлон одоо манаа дээр ирж байгаа хүмүүсийг харахад ихэвчлэн энэ гарах хэсэг гэж нэрлэгдэх яг энэ 12 хуруу гэдээс ходоод хоёрын энэ заагт байгаа энэхүү ходоодны нуглуур болон гарах хэсгтэр илүү хүмүүс бол шалбархаа шархлаа бол үүссэн байдаг. Тэгэхээр энэ нь болохоор цөсний сөөргөөнөөс үүдэлтэй ходоодны шалбархаа шарх үүссэн байгаа нь бол харагдаж байгаамаа.
Цусны сөөргөтэй хүмүүс мөн улаан хоолой сөөргө хавсардаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр цус бол одоо энэ 12 хуруу гэцэнд байх ёстой тэр агуулгадхуу маань хотоод руу орж ирээд тэгээ хотоодны хүчилтэйгээ хамт бас 12 дээшээгээ энэ улаан хоолойроо орж ирж улаан хоолойг бол түлж гэмтээдэг. Үүнийг болохоор бид нэр хотоод 12 хуруу гэдэс улаан хоолой сөөргөд өвчин гэж хэлнэ. Зарим хүн дээр бол зөвхөн улаан хоолойн сөөргөтэй байдаг бол зарим хүн дээр бол ихэвчлэн хавсарсан улаан хоолойн сөөргөө, цусны сөөргөө хавсарсан байдаг. Энэ тохиолдолд бол мэдээж асуудал бол илүү хүндэрч эхэлдэг. 12 хуруу гэсний орчин бол өөрөө маш шүлтлэг байдаг. Ер нь бол pH гэдэг тийм ээ хүчил шүлтээр аваад үзэх юм бол 9 байдаг. Тэгэхээр энэ бол ерөнхийдөө шүлтлэг орчин. Тэгэхээр бид нэр 12 хуруу гэцийг бол шүлтлэг орчинтой гэж ойлгох нь байна. Тэгэхээр энэ цус маань цус бол өөрөө шүлтлэг. Дээр нь нойр улчирхаанаас ялгарч байгаа шүүрэл нь шүлтлэг. Тэгэхээр энэ шүлтлэг 12 хуруу гэц маань өөрөө шүлтлэг орчинд дасан зогтсон ийм эрхтэн. Харин хотоод бол өөрөө хүчиллэг, зүгээр хүчиллэгч биш, маш хүчтэй хүчиллэг ийм орчинтай. Тэгэхээр энэ хүчтэй хүчиллэг орчинд хэрвээ шүлтлэг бодис орж ирвэл юу болох вэ? Нэгдүгээрт хотоодны салт бүрхүүл гэж байдаг тийм ээ. Би энэ зурган дээр харуулъя. Энэ дээр бол бидний хотоодны энэ ханыг тодорхой нэг хэсгийг, хэрчим хэсгийг бол ингээд томруулаад аваад үзэх юм бол бидний хотоодны хан бол ийм 4 давхрагтай байгаа. Нэгдүгээрт бол маш их хүчирхэг ийм салт бүрхүүлтэй, тэгээд салтын доодох давхрагтай, тэгээд булчин давхраг, гялтан хальс гэдэг ийм 4 үндсэн давхрагтай. Бүдүүчлээд аваад үзвэл ийм 4 үндсэн давхрагтай байгаа бидний хотоодны хан маань. Тэгэхээр энэ хотоодны энэ ханы салт бүрхүүл бол олон тооны шүүрэл ялгаруулдаг, даавар ялгаруулдаг ийм булчирхайлаг ийм эсүүдээс тогтсон байдаг. Тэгэхээр энэ эсүүд маань бидний хотоод өөрөө хүчил ялгаруулахад хотоодын энэ булчин хэсгийг мөн салтын доодох байгаа энэ цусны судас, тунгалгын судас, мэдрэлийн судсуудыг хамгаалдаг энэ салт бүрхүүл маань өөрөө нэг ёсондоо хамгаалтын хувийг болоод байж идэг. Тэгэхээр энэ бол хүчлэг орчинд яагаад хотоод маань өөрөө түлэгддэггүй вэ гэдгийн тэр цаад шалтгаан нь бол бидний энэ хотоодны хамгаалтын салт зузаан бүрхүүлээс болоод байгаа. Энэ салт бүрхүүл маань өөрөө тэр хотоодны хүчилтэй ажиллах ийм боломжтой байгалийн өгөгдөлтэй байгаа тийм ээ. Гэтэл бидний хотоодн дотор энэ 12 хуруу гэснээс цусны хүчил, нойр улчирхаан, фермент ороод ирвэл яах вэ? Цус тийм ээ, цус хотоод руу орж ирэх тохиолдолд өөрөөр хэлбэл цус гэдэг чинь цусны хүчил явж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр цусны хүчил хотоодн дотор ороод ирэхээр энэхүү салт бүрхүүлийн полимер давхраг буюу энэ молекулын бүтцийг бол задалдаг. Цус бол байгалаас яг угаалгын цэвэрлэх ийм бодис гэж ойлгож болно. Бид нэр угаалгын нунтагтай зөөрлж болно. Эсвэл аяг тавга угаадаг тэрхүү янз бүрийн угаалгын шингэнтэй бол зөөрлж болдог. Ягаад тэгэхээр бидний эдсэн хоол хүнс маань хотооднд ороод ерөнхийдөө жижигэлж бутлахтаа 0.2 мм-ийн хэмжээтэй болтол жижигэрнэ. Гэхдээ яг иймэрхүү хэмжээтэй хоолыг хэрвээ бид нэр 12 хуруу гэсэнд бүр их жижиглэхгүй байх юм бол цаашаа нөгөө нарийн гэсний хананд шимэгдэж бол чадахгүй байхгүй, маш том учраас бидний нарийн гэзний ханаар шимэгдэж чаддаггүй. Тийм учраас нарийн гэзний тэр хананд шимэгдэхүйц хэмжээтэй болтол хоолыг бүр молекулын түвшинд болтол задалдаг тэр задлагчууд нь нойр улчирхаанаас ялгарч байгаа ферментүүд болон илэгнээс ялгарч байгаа тэрхүү цусны хүчил байдаг. Тэгэхээр цусны хүчил бол бидний эзэн өөх тосыг бүр ингээд жижиглээд задлаад өгдөг. Энийн нойр улчирхаанаас ялгарсан липаса гэдэг фермент байна. Энэ фермент нь бүр молекулын түвшинд хүртэл бол задлаад тэр өөхний хүчлүүд маань бидний нарийн гэзний ханаар шимэгдээд хүний биед хэрэгцээтэй тэр өөх тосоо авдаг.
Тэгэхээр цус гэдэг маань өөрөө тэр өөх тосыг задлж чадж байгаа юм чинь хэрвээ хүний хотоодонд ороод ирвэл яадаг вэ гэхээр бидний одоо биологийн хичээл дээр бид нэр үздэг штэ тийм ээ. Хүний бие бол эсүүдээс бүрднэ. За эсвэл өөрөө гадуураа бүрхүүлтэй байдаг гэд мембран бүрхүүл гэж байдаг тийм ээ. Тэгэхээр эсийн гадна талын бүрхүүлийн өөрийнх нь бүтцэн нь болохоор липид буюу өөх төстэй. Ерөнхийдөө тос төстэй, өөх тос төстэй тийм бодисоор бидний биеийн эсүүд маань бүрхэгдсэн байдаг. Тэгэхээр бид нар хэрвээ одоо өөх тос муу гэж хэлж болохгүй шүү дээ. Бид нар тодорхой хэмжээгээр өөх тос хэрэгжилж бидний эсийн гадна талын одоо бид байгаа олон тэр бум эсүүдийн маань гадна талын бүрхүүл бол бүрэн бүтэн байх боломж нь бүрдчээдэг. За тэгвэл бидний хотоодны эс ч ялгаагүй адилхан гадуураа мембран бүрхүүл нь липид төстэй буюу өөх төстэй байгаа. Гэтэл цус бол өөрөө өөхийг задалдаг ийм чадвартай юм чин бидний хотоодонд ороод ирэхээр хотоодны нөгөө салт бүрхүүлийн эсүүдийг бол задлаад хайчихна штэ. Тэгэхээр энэ эс маань өөрийгөө хамгаалдаг тэр хамгаалалтын хуйг давхраг бүрхүүл маань байхгүй болоод задарсан учраас хотоодны хүчилдээч тэр мөн цөснийхэн хүчилдээч тэр гэмтэн. За ингээд гэмтснээс болж хотоодны саст маань шархлна, шалбархай үүснэ тийм ээ. Тэгэхээр бид нэр цөсний хүчил гэдэг бол өөрөө маш их шүлтлэг юм а гэдгийг л ойлгох хэрэгтэй байгаа. Бид нар ингээд цээж гашуу оргоод биднэрт гашуу амт амттагдаад байдгийг бид нэр хотоодны хүчил гэж боддог. Энэ бол ихэнхдээ бидний цөсний хүчил явж идэг. Цөсний хүчил ч гэсэндээ мөн адилхан гашуу амттай. Яг л одоо нөгөө антибиотик левомицин шиг тийм муха гашуу амттай байдаг. Тэгэхээр тэр амт нь бол биднэрт бас амтагдахдаа бид нар хотоодны хүчил амтагдаад байна гэж хүмүүс бас ташуу ойлгодог юм байгаа. За шүлтлэг бодис гэдээ бид энэ дээр ишөө дахиад та нарт хамгийн ойрхон нэг жишээ хэлэхэд жишээ нь бид нар гараа угаадаг савн байна, шингэн савн байна уу, хатуу савн байна уу, эднэр ялгаагүй бүгдээрээ шүлтлэг байдаг. Ямар ч компанийх байсан бүгдээрээ шүлтлэг байгаа. Тэгэхээр шүлтлэг байжээч тэр тосыг өөхийг задлж байгаа. Бид нар аяг тавгаа одоо тос ихтэй хоол идлээ гэхэд усанд хичнээн халуун усанд угаасан ч гэсэндээ тэр тос задардаггүй штэ. Тэр тохиолдолд бид нэр ферич гэдэг юм уу, триач гэдэг юм уу, ямар нэгэн тийм угаалгын хүчтэй шингэний тусламжтайгаар тэр суулгандах одоо тосыг бол задлаад цэвэрхэн болгож чаддаг. Тэгэхээр бид нар одоо жишээ нь гараараа ингээд нөгөө аяг тавгаа угаахтаа ч гэсэн эрүүл мэндийн мэдлэг олгох үүднээс би та нарт хэлэхэд тодорхой юм бэли одоо яг юм угаалгын тийм ээ нэмхэн юм бэли өмсөж явах хэрэгтэй. Одоо солонгосын одоо оронд тийм ээ солонгосод гэхэд л өсгөөчүүд нь гараа юм угаахтаа дандаа бэли өмсөж харагддаг штэ. Тэгэхээр эн чинь юу гэсэн үг вэ гэхээр тэр угаалгын шингэн савн гэдэг бол маш их шүлтлэг учраас таны одоо гарын арсны тэр тослогийг эвддэг. Өөрөөр хэлбэл бидний гарын арьс бол өөрөө тодорхой тийм хамгаалалтын тосон бүрхүүл давхрахтай байдаг. Гэтэл тэрийг нь хүртэл задлцдаг учраас эргээд нөгөө гаран дээр маань бактери нэн уржээд өрөвсүүлэх, өвчлүүлэх эрсдэлтэй байдаг байгаа. Гэтэл яг энтэй адилхан процесс хэрвээ таны цөс тийм ээ хотоодонд ороод ирэх юм бол таны хотоодыг бүр нөгөө угаалгын нунтгаар угааж байгаа юм шиг тэр угаалгын шингэнээр угааж байгаа юм шиг хотоодны тэр бүрхүүлийн салт бүрхүүлийн эсүүдийг гэмтээдэг гэж ойлгох хэрэгтэй. Хотоодны өөрийнх нь хучуур идгэж байгаа. Ер нь бол хүний бие чинь ингээд бүх эргэтэн маань гаднаас ирж байгаа тэр хүрээлэн байгаа орчны нөлөөг тийм ээ хөнөөлт хүчин зүйлүүдийг гадны нөлөөнөөс өөрийгөө хамгаалахын тулд хучуур идээр бол дотор гадуур бүрхэгдсэн байдаг. Одоо жишээ нь бидний арьс гэхэд бол хучуур идээр бүрхэгдсэн байдагтай адилхан бидний хотоод бидний улаан хоолой, бидний одоо гиз, нарийн бүдүүн гиз бүгдээр хучуур идүүдтэй. Гэхдээ эргэтэн болгоны хучуур идүүд нь өөр. Улаан хоолойных өөр, хотоодных өөр, гизнэх бол нэг өөр байгаа. Гэтэл хэрвээ таны хотоод нь дахин шүлтлэг бодис цөсний хүчил орж ирээд байх тохиолдолд таны хотоодны нөгөө салт бүрхүүлийн одоо хучуур идүүд маань гэмтээд яваанда энэ идүүд маань гидсний хучуур идүүдээр солигддог. Ягаад тэгэхээр өөрөө тэнд одоо амьдарч чадахуйц болохын тулд бидний одоо энэ хотоодны ялангуяа энэ
гарах хэсгийн энэ хэсэг газар за их биеийн энэ хэсэг тийм ээ их биеийн доод хэсэг эдгээр хэсгүүд дээр бол гидсчих процесс явагддаг. Тэгэхээр гидсчнэ гэдэг бол энэ хэсгийн хучуур идүүд нь гидсний хучуур идүүдтэй ижилхэн бүтэцтэй болж өөрчлөгдөж байна гэсэн үг. Тэгэхээр энэ нь хотоодны өөрийнх нь нөгөө төрлөх хүчлэг байх ёстой тэр орчин нь эвдэгдсэн учраас л хотоод маань цөснөөс өргөтэй хүмүүстэр бол гидсчих процесс буюу гидсний хучуур идүүдийн солигдол явагдаж эхэлдэг. Удаандаа бол за энийг болохоор метаплазия гэж хэлдэг тийм ээ. Тэгэхээр метаплазия гэсэн онш буюу гидсний хучуур идийн солигдолтой байгаа бол энэ маань яваанда дараа нь бол эсийн гаж хувирал за энэний дараагийнх нь хүнд хэлбэрт ороод ирэхээр хотоодны хорт хавдар болох эрсдэл маш өндөр болдог. Тийм учраас цөсний сөөргөтэй хүмүүс бол тогтмол эмчийн үзлэгт очиж тийм ээ хотоодоо дурамдуулаад эмчилгээ хийлгээд нөхөн сэргээх эмчилгээг дараа нь хийлгэх хэрэгтэй. Тэгэхгүй бол та яваандаа хотоодны хавдрын эрсдэлтэй ийм бүлэгт орох нэ. За тэгвэл өнөөдрийнхөө энэ бичлэгийг ингээд төр өндөрлөе. Дараагийнхаа 7 хоногоор цөсний сөөргөтэй хүмүүс ямар арга хэмжээ авах вэ? Ямар эмчилгээ хийх вэ? Цөсний сөөргөтэй хүмүүст хийдэг иллэг болон амьсгалын дасгалыг би та бүхэнд танилцуулах болно. Тэгээд дараагийнхаа 7 хоногийн бичлэгээр уулзцгаая. Эрүүл мэндийг хүсэн өрөө та бүхэнд. Тэгээд хэрвээ та эрүүл мэндийн хотоод гидсний замын ямар нэгэн асуудалтай байгаад тэр асуудлаа эмийн эмчилгээгээр шийдээд өргөжлүүлээд нөхөн сэргээх эмчилгээг байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр хоргүй үр дүнтэй ийм аргаар эмчилгээг хүсэж байгаа бол бидэнд хандаарай. Тэгэхээр бид та бүхэн зөвлөгөөг бол хүргээд мөн эмчилгээний хөтөлбөрийг бол санал болгох болно. Бидний энэ санал болгож байгаа хөтөлбөр бол маш үр дүнтэй байдаг. Маш олон хүмүүс үйлчлүүлдэг. Тэгэхээр хэрвээ та аль болохоор эмнээс татгалзахыг хүсэж байгаа бол эмийн эмчилгээнийхаа дараа бидэнд бол хандаж болно. Тэгэхээр 95 тэгдэг 47 57 гэсэн дугаараар та цаг авч бид нартай холбогдож болно. Орон нутагт байгаа болон гадаадд байгаа хүмүүс бол чатаар холбогдоод зөвлөгөө авч болно. Ингээд та бүхэнд эрүүл энхийг хүсье. Хотоодоо эмгүү ангаацгаая.